Science Minds podcast-ийн 34 дахь дугаар энэ хүрээд эхэлж байна. Тэгээд зочинтой байгаа. Тэгээ цаатлын үнийг бол угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд таасан чи хичээд ирэх юм чин төвдрээ. Бантаа царайлаг хажууд цууцсан чинь. Жохон сонирн болоод тийш. Хөлөрч мөлрөөд ингэ. За. Хөөе нэр хөлсөн бүр. Харин тэгээ. Ойр царайлаг хүний хажууд цуугаад жохон хэцүү байна. Тэгээд өнөөдөр хэдвэл бид хэд нөгөө илүү үнэрийн талаар ярилцсан. Тэгэхээр товчхон танилцуулалт манай Ана үжи оролцож байгаа. Тэгээд үнэртэй ус хийдэг. Тэгээд Америкт байхдаа үнэртэй ус хийгээд тэгээд хамгийн гоё юм нь FTS хийсэн үнэртэй усын зөвшөөрөл аваад тэгээд үйлдвэрлэгдэх эрхээ аваад Монголд ирж. Тэгэхээр өнөөдөр юу ярих вэ гэхээр үнэрлэх үед яадаг гэдэгтэй ер нь үнэртэй ус яадаг гэдэгтэй үнэр яагаад чухал яагаад гэдэг талаар ингээд ярих гэж бодож байна. За гэсэн хойлоо надад үнэр чи айгуу чухал шүү дээ. Тэндээс асуулт ирэх юм болов уу хараад шүү дээ. За юу яа идэх вэ? Газ үнэртэй ус руу орсон түүхээсээ жоох ирчээд их. Би нөгөө багын аюу үнэрч хөвгт байсан байхгүй. Тэгээ та мэддэг тэг нэг хүмүүс нэг ээж аваагаа орой гэрт нь ирэхэд ярьдаг штэ хөөе та өнөөдөр ямар хоол идсэн бууз идсэн юм уу ч гэдэг юм уу те та өнөөдөр яасан уус юм уу ч гэдэг юм уу нэг тийм амар үнэрч хөвгтүүд байдаг штэ би яг тийм байсан баг бахта. Тэгээ манай аавч хоёр манай аав нөгөө тамхи татдаг. Тэгээ би нөгөө тамхи татгаар нь загнаад амар үнэрч учраас мохоо үнэртэй байна гэд. Тэгээ гэртээ орж ирэхээ өмнө дандаа нөгөө бох магч ажиллана, гаамааж ажиллана, орж ирэнгуудаа шууд амаа угаснаа намайг үнсч юмсдаг ч юм уу. Тийм байсан. Тэгээд ер нь айгүй үнэрч өгтэй байхдаа за байсан. Тэгээ ер нь л яг энэ нөгөө миний давуу тал гэхээсээ илүү нэг бусдаас онцгой ч юм уу. Яг маш олон одоо үнэрлэх мэдрэх хүн хөгжсөн зөндөл хүмүүс байгаа л да. Гэхдээ тэр хүн болгонд нэг үнэртэй бас хийх сэтэл төрнө гэж бол бодохгүй байна. Тэгээд миний өөрийн бас нөгөө мэрэгжил олон улсын худалдаа импортыг орлох бүтээгдэхүүн бас хийх юмсан гэдэг одоо бодолтой байсан. Тэгээ би яг импортыг орлох бүтээгдэхүүн юу хийвэл болох вэ? Монголхоо юу хийвэл чадах вэ? Хэдэн настай юм бэ? Гэхдээ яг зүгээр би зүгээр тэгээ 20 эдтэй дээ. Тэгж утсан яг зүгээр баг буцаад явал яг тийм үнэрч өгдөөсөн. Тэгж жагаад Америкт очиод орсон Монголд тахтаа эхэлсэн юм уу? Үгүй Америкт тахтаа эхэлсэн. Тэнд яг нөгөө энэ бодолтой нөгөө импортыг орлох бүтээгдэхүүн Монголд юу үйлдвэрлэл болох вэ гэж бодож байгаад яг нөгөө үнэрлэх мэдрэх хүн илүү давмгайс учраас надад үнэртэй бас хийж үзвэл яасан бэ гэдэг нэг юм сониуцсан хөдөлсөн байхгүй. Тэгээд за энэ сониуцсангийнхаа хүрээнд ер нь юм үнэртэй усыг хийхэд ямар одоо сургалтууд байдгийн бэ Сан Францискод. Тэгээд би чинь тухайн үед нөгөө нэг жоохон гимтсэн хичээлийнхаа дундуур нөгөө завсарлцсан үе байсан байхгүй. Тэгээд нөгөө онлайнаар сурж болох эсвэл заримдаа биеэр очиж болох ийм сургалт юу байна гэдээ хаагаад. Тэгээ яг үнэртэн бүтээх сургалтанд суусан. Сертификаттай. Тэр сургалт нь яг ямар сургалт вэ? Яаж процесс нь явдаг? Яг нөгөө одоо ингээд биднэрт үнэрийг зааж өгнө л дөө. Үнэрт одоо үнэртэй ос ч юм уу эсвэл үнэрт тоос юм уу ямар нэгэн байдлаар хүнийг тайвшруулах сэргээх за одоо ер нь үнэр гэдэг чинь маш одоо онцлогтой шүү дээ тий. Тэгээ тэр яаж бүтээх үү гэдэг одоо ингээд биднэрт ингээд ноот гаргаж өгдөг. Ноот биднэрт ноот гэж ярьдаг. Үнэртэй осыг урлагийн бүтээл гэж ярьдаг учраас юуг нь орцонд орж байгаа бүтээгдэхүүнүүд л юм л та. Тэгээд ингээд нөгөө гаргаж ирээл үнэртүүлж үзэн энэ зогцсон энэ зогцдгоо хэрвээ энэ эднэр зогцсон хүний одоо хүсэл тачиллыг нэмэгдүүлдэг тий энэ зохицуул тайвшруулдаг. За энэ байвал хизээч болохгүй. Энэ бол танарт хизээч олдохгүй. Энэ бол жишээ нь 4 жилийн удаа бөөлждөг халбины бөөлч гэдэг юм уу ингээл тий. Ингээд нөгөө зааж өгдөг. Тэгээ зааж өгчөөд тэрээ цаашдаа болохоор ер нь үнэртэй бас хийх үү эсвэл үнэртэн бүтээх үү таад маань мэдж байгаа үнэртэй ордог одоо нөгөө гэр үнэртүүлэгч байдаг шүү тий. Машин үнэртүүлэгч маш олон төрлийн үнэртүүлэгч байдаг. Эднэрээс бас хийх бодолтой байвал бас өргөжлөлөө хийж болно. Ямар ч ихний хэлж нөгөө basic үнэрнүүд за тэгээд яаж бүтээгддэг талаар ордог. Би бас тийм жоохон үнэрч талдаа байгаад байхгүй юу? Ер нь ингэ тийм үнэрэнд амар юу ач холбогдол өгдөг. Тэгэд энэ дэр нөгөө үнэрийн механизмыг ингээд аваад үзэнгүүт хамгийн амар нөгөө ой санамжинд үлдээдэг нөхдүүд болж эхлэх байгаа байхгүй. Тэгээ яагаад гэсэн чинь бид нар ингээд юм хармааргүй л нүдэн анчиж болно. Юм сонсмооргүй л ингээд чихээ тагалж болно те амтламааргүй байвал идэхгүй гэж болно. Үнэр амьсгалж байгаа учраас нөгөө байнгын нөгөө орж ирдэг дараад багасна үстэй. Багасдаг юм уу? Үнэрлэн яг ингээд игж байгаа тэгж болоо. Ингээд тэгэнгүүт энэ дээрээс нөгөө нэг байнгын орчин тойроноос мэдрэмжийг авч яадаг. Тийм учраас та жишээ нэг хүнтэй ингээд цуг байжгаад тэгээ тэр хүний үнэрийн дараа нь ингээд үлдчихсэн шүү дээ. Тэнгүүд хамгийн хүчтэй ой санамж үлдээдэг юмнууд ингээд чагсаалтайг аваад үзэх юм бол үнэр нэлийн дээгүүр орж ирээд байгаа байхгүй. Тэр чин ингэсэн байдیں۔ Тэгээ ихмэд нөгөө нэг жоохон зааж өгөө те. За надаас нейросайенс заа. Тэгээ ингэсэн байдлаа нөгөө нэг үнэр чин
бусад мэдрэмж одоо хүнд хэдэн мэдрэх байгаа лээ. Яг уу бидний мэдгээр бол 5. Гэхдээ юун дээр бол тарих судлаар бол одоо 23 дахь мэдрэхүүг нэг гэж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чи яг уу энэ яг бидний мэдгээр нь би мэдгээр нь 5 мэдрэхүүг л ярьчих. 5 мэдрэхүүгээс үнэр ялгаатай нь юу гэдэг юм гэхээр нэг хоёр том ялгаа гэдэг юм байна л та. Нэг нь болохоор шууд нөгөө нэг одоо нөгөө ой санамж тэгээд шийдвэр гаргалт эднэр рүү нөлөөлдөг тэр лимбийн тогтолцоо шууд үнэр ингээд тархи руу шууд очдог. Бусд нь болохоор өөр ингээд юмар дамждаг юм байна. Тэгэхээр үнэр болохоор нөгөө ой санамж эднэр тэр одоо илүү одоо юу гэх юм хүчтэй холбогддог. Нөгөө нэг ялгаа нь юу гэдэг юм гэхээр одоо хараа муудах юм бол шил зүүж болно тий. Сонсгол модулж ихний аппарат ч гэдэг юм. Тэгэнгუთ үнэр ерөөсөө одоо ингээд алдаад ирэхээр тийм аппарат ч юм уу янз янзын тийм байдаг юм байна. Тэгээд нөгөө талаараас үнэр ингээд нөгөө нэг үнэрлэгээ болоод эхлэн гэдэг нь одоо физиологийн хөдөлгөөр одоо хөгшрөөд нэг ингээд юу яадаг шүү дээ. Шийдвэр гаргах маргах чадвар ингээд муудаад эхэлдэг шүү дээ. Тэр үеэс илүү өмнө эхлээд үнэр алдах мэдрэмж нь муудад юм байна. За би тэгтээ энэтэй холбоотой нэг судлах гэдэг чад ярьж өгнө. За энийг дахиад үргэлжлүүлээд нэг ярьж өгье зөө. Ингээд яг тэгтээ. За давархгүй те. Тэгмэд нөгөө зүгээр үнэрлэх механизмыг ярианы эхлэлтэн зүгээр тавьчаад тэгээ цаашаага зочноор яриулаа те. Агаарт нөгөө нэг юм үнэрийн молекулууд гэж байдаг. Odor гэж молекул гэж нэрлэдэг байдаг. ODOR гэж нэрлэдэг. Odor гэдэг ч бас үнэр мөнөрлөх гэсэн үг шүү. Тий. Тэгээд би нөгөө odor гэж хэлгээд OTHER гэдэг ойлгочихоо гэж бодохгүй. Тэгээд энэ молекулууд агаарт ингэ байж байгаа. Тэрийг бидний орж ирэнгүүтээ яг бидний хамран дотор байгаа одоо рецептортэйгээ буюу хүлээн авалтайгаа холбогдонгууд цаашаагаа болохоор тэр нь мэдрэлийн импульс болоод дамжиж байгаа байхгүй. Дамжаа явж байхдаа чиний хэлдэг нөгөө амигдала гиппокампусыг бүтэн дайрж өнгөрч байгаа буюу лимбийн тогтолцоог яг дайрж өнгөрдөг. Тэнгүүд амигдала тэр чи ой санамж. Тэгснэ гиппокампус тэр мэдрэмжийг үлддэг. Тэгэхээр нөгөө үнэр заавал нөгөө ой санамж мэдрэмжийг нөгөө холбоод үлдээчдэг. Тэгэхээр нөгөө нэг юм ямар нэгэн үнэр үнэртэнгүүт нөгөө одоо дуу сонсонгууд орж ирдгээс илүү үнэр бүр амар ингэж юм ой санамж руу орж ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт түрүүний нөгөө хэлсэн яг ямар үнэртэй ус ингээд түрхлээр нөгөө нэг ингээд холдог ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр буруу санааг бол өөрийнхөө үнэртэй усыг одоо нэг Shark Tank гэдгээр оруулсан шүү дээ. Тэгмүүд тэр нь яг ямар үнэртэй ус бүтээсэн юм? Яг өөрийнх нь эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? Яаж бүтээсэн? Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй үнэртэй ус бүтээсэн би. Тэгээ миний үнэртэй ус нэг тийм онцлогтой. Би өөрөө нэг юм хурдан шалмгоод л гэндэг юм байхгүй юу? Одоо л хоёрын дунд юм 50 ярьж байгаа болохоос би ер нь нөгөө нэвтрүүлэгт ороод надад 2 минут өгвөл би 1 минутанд нь яриагаа дуусгачихдаг байхгүй юу? Тэгээд яг ийм учраас нөгөө ягаад ч юм өөрөөсөө эсрэг тийм 50 хүн бүтээхийг аягүй хүсдэг. Тэгээ миний дандаа үнэртэй усанд орсон нот бол нөгөө хүний тайвшруулдаг нотнууд. Хүний нөгөө нийтээр нь таалагддаг буюу нэг хинч төрхсөн таалагддаг нөгөө үнэртэй усанд байдаг шүү дээ. Нэг ийм зөөлөн цэцэгсийн тааламжтай үнэртэй, ирчүүдэд нэг тийм дөөлгөөхөн үйл ялах нэг ийм сэргээш өгсөн үнэртэй. Яг ийм үнэртэй уснууд би гаргадаг. Тийм ч учраас ер нь миний онцлог бол тийм тайван. Тэгээ би нөгөө нутаасаа хүмүүс асуудаг байхгүй үнэрлж үзэхгүй авдаг хүмүүс надад итгээд аягүй сонио. Тэгээд ямар үнэртэй вэ гэж асуугаад байдаг. Тэрийг би тайлбарлахад аягүй хэцүү байдаг байхгүй. Одоо юу гэнтэй би нөгөө өөрөө амар хүчтэй цоглог хүн болохоор та нартаа ийм мэдрэмж төрүүлэх гээд гэхээр аягүй хэцүү байдаг. Тэгээ ямар ч бас нөгөө нотнуудынхаа нэрийг бичдэг. Тэгээ тэрийг маань уншаад зарим хүмүүс ойлгохгүй л да. Яагаад тэгэхээр нөгөө бид нар одоо юу гэдэг хөгжмийн доора мифа сойл гэдэг одоо бүгдээрээ л мэдчихэж штэ сольфа мирэж гэдэг юм. Ингээл бүгдээрээ мэддэг. Тэгвэл үнэртэй усанд ордог нотыг ингэ тайлбарлаад ярихаар ойлгохгүй л. Тэгэхээр нөгөө яг ингээд үнэртэй ус маань ийм шүү, тийм шүү гэж тайлбарлах бүр нэг нэгэнгүй шаардлага гардаг. Тий. Одоо тайлбарлаж болох уу? Тэгтээ нэг ингэдэг штэ модны ч юм уу, цэцэгний ч юм уу одоо юу гэдэг чинь. Би жишээ нь миний нэг ус юм үндэслэг үнэртэй модны юу? Тийм, модны тийм үнэртэй уснд би амар дуртай байхгүй юу? Яг үнэртэй усны төрөл чинь тэгээд дотроо маш олон төрөл байгаа л да. Жимсний, цэцэгний, одоо модны, эсвэл одоо төмөрний, одоо савхины ч гэдэг юм уу те. Ингээ бүр ингээд төрлүүд нь тийм байдаг байхгүй юу? Тэнгуутаа одоо nomadic буюу одоо traditional нэм эртний үнэртэй эсвэл одоо southern буюу одоо ингээд нэг өмнөдтэй ингээл нөгөө онцлог харуулсан. За тэгээ Францын усанд бол хөвчлэн дандаа нөгөө ийм Chanel те нөгөө олноор бүтээгддэг те олон тооны үнэртэй уснууд гэл. Ер нь бол үнэртэй ус чинь бүр өөрөө амар том урлаг. Амар энийг яривал хоёул хідүүлээч одоо хэдэн байж ярих вэ? Зүгээр цаг байна. Тэгээ маш одоо том урлаг. Тэгээ маш олон төрөл байдаг. Тэгээ ер нь бол хөвчлэн миний ажилтаар бол эрэгтэй хүмүүс ялангуяа үнэртэй сонгохдоо зүгээр нөгөө
энд байдаг усыг ч юм уу ингээд таалаад онготой хүү чинь өнөртөөс ямар өнөртөөс тий надад ч мань чи авчил даач гэх юм уу тий ингээд авчдаг. Тэрнээс бүр яг өөрийнхөө онцлогт харуулж өнөртөөс авдгүй юм шиг санагддаг. Та хоёр ямар янзлогоо гэхдээ яаж болох вэ? Яаж юм чи? Одоо ингэдэг жишээ нь нэг өнөртөөс таалагдлаа гэж бодъё л та. За одоо ямар нэгэн Aventus ч гэдэг юм өнөртөөс байлаа гэж бодъё. Тэрийг одоо ямар нот орсныг нь одоо юм хөгжсөн шууд Google-д тайчдаг байхгүй юу? Зүгээр миний зүгээр хулхны арга шүү заяа. Хүмүүс нь үзэж байгаа хүмүүст амар болох гээд. За тэгээд тэр усанд орсоо одоо толгой нот, дунд нот, одоо толгой нот, дунд нот эсвэл бейс нот нь тий суур нотонд нь ямар нот орсон бэ гэд хайчтیں۔ Тэнгуут дадаа гараад ирж шээ. Тэнгуут нөгөө similar ямар ус байж болох уу гэд хайчна. Тэнгуут тэрнтэй төстэй буюу одоо Aventus-тэй төстэй ямар усын Chanel-ийн ус гэдэг юм уу эсвэл одоо Burberry-ийн ус гэдэг юм уу тий эсвэл бүр одоо Amore-ийн ус гэдэг ч юм уу ингээ гараад ирдэг байхгүй. Тэгээд тэрийгээ яг очиод олоод үнэрлээд үзэхээр яг л таалагддаг. Тийм. Ер нь нөгөө өөр таалагдсан үнэртээс нэг олоод нэг хивээ олцохоор тэрнтэйгээ адилхан үнэртээснүүдийг солиод олоод түрхээд ээж болдог байхгүй. Би ихтэй энэ дээр бас нөгөө хүнд үнэртэж байгаа үнэр одоо нэг үнэртэн штэ тийм үнэртээс түрхээд тэгээ над дээр өөр үнэртэн гэдэгт шинжлэх ухааны хувьд итгэдэг байхгүй юу? Үнэн штэ. Тийм. Тэгэхээр нөгөө бүгднгийн чинь биен дээр нөгөө ашигтай бактери байгаа. Тэнгүүд ашигтай бактери болгон бас өөрс үнэр гаргаж байгаа. Тэгээд тэрийг ингээд цацсангууд биеийн өөрийн үнэрт нөгөө ашигтай бактеритай холилдоод өөртөө үнэр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь хоёул хангаад үнэрт ямархан үнэртэй зохихвол ингээд юм амар ааштай, муухайштай дандаа ингээд хүн болоод агсарч идэг те сүрсар гэсэн ер нь би юу банкын PC тог эксэг ер нь ярьчлаа. Гэхдээ би бол яг тэгж бодчих. Нөгөө нэг юм одоо ингээд нэг ой мод руу ингээд орохоор нэг амар гоё үнэр өнөртдөг шүү дээ. Тийм модлог. Гэхдээ ингээд модлог гээл өнөртөөснүүд үзэхээр ингээд хурц. Тэг яг би бол колон бол арай зүгээр байгаа. Яг үн перфьюм гэхэр чи амар нялон тий. Үгүй шүү. Чи тосон суртаа удаан яадаг болохоор тийм зөвхөн нөгөө нэг төрлөөсөө шалтгаалдаг байхгүй. Тэгэхээр магадгүй яг өөрөө чинь таалагдж байгаа үнэртэй басныхаа зөөлхнийг нь авмаар байвал колоныг авч болж байна. Эсвэл eau de parfum нь авч болж байна тий. Дан парфюм ч нөгөө нэг найрлаганда тос нь одоо маш өндөр байдаг учраас ус ордоггүй байхгүй. Тэгэхээр ус орохгүй учраас маш хурц 8-аас 12 цагийн хугацаанд нөгөө юу үнэрээ барьдаг. Өө гэдэг ч одоо нөгөө Францаар ус гэсэн үг байхгүй. Тэгээ eau de parfum болохоор үнэртэй ус. Eau de toilette гингууд нь одоо устаа нойлын ус. Нойлын ус гэж ярьдаг орчууд муу харжуулагдвал eau de toilette. За тэгээ eau de cologne гэх юм бол нөгөө одоо яг ийм энгийн колоны ус арай бага concentrated yes тийм ус байдаг. Би нэг ийм уншижсэн. Яг ингээ парфюм төрхөө штэ тий. Тэгээд ингээ өглөө ингээ тийм гарахтаа ч юм уу төрхөнгүүд ямар үед хамгийн гоё үнэртдэг вэ гэдээ яасан чи яг орой болзооны үеэр. Тийм. Яг ингэдэг одоо үнэртээс чинь бүр за ингээ онцлогтой. Өглөө дүрхэн, орой дүрхэн, болзоондоо дүрхэн, юу гэдгийг боостойгоо уулзахтаа дүрхэн тийм үү? Эсвэл одоо найзтайгаа уулзахтаа дүрхэн гэдэг юм уу? Бүр ийм төрөлтэй. Тийм төрлүүдээ нөгөө өөрөө мэддэг ойлгоод авцсан хүмүүст бол ерөөсөө нөгөө эсрэг хүснээ татах нууц. Тийм. Одоо зүгээр би ингэдэг байхгүй юу? Тэгэл. Би хөдлөөд байгаа юм шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн чинь угаасаа эрэгтэй нэг юм үнэртгээрээ сайн болдог ч үлээ нэг кинон дээр гардаг штеп ус мөсийн ингээ үнэрчгэл юм бол тий хүмүүс харчаал энэ сайн байна тий. Яг зүгээр энийг нөгөө яг үнэртэй басны одоо зохион бүтээгчийн хувьд тайлбарлах юм бол хүн болгоно хөлсний үнэртэй гэдэг түрүүн хэлсэн шүү дээ. Тэгээ хөлсний үнэр ингэдэг гэсэн. Эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг тийм ямар гоё үнэртэй бас турхсан бэ гэдгээс үл шалтгаалаад байглаараа энгийн үнэртгэр тэр эмэгтэй хүний үнэрт эрэгтэй хүн нөгөө ингэж татагддаг гинэ. Гоё үнэртэй бас биш. Хөлсний үнэр гэсэн үг. Хүний үнэр ч одоо хөлсний дүндээр байгаа шүү дээ тий. Тэр нь татагддаг бүрийн шинжлэх ухаанаар батлагдсан. Ta дараа нь яг би science minds гэх нэвтрүүлэгт орохоор нөгөө жоохон айцтай байна. Тэгээд шинжлэх ухаанаар батлагдсан гоо далиу хайгаа болоод энийг нь шууд би ардаас нь тайлбарлаж байгаа тий. Ингэчгээд айж байна. Гэхдээ ямар ч гэсэн тиймийг бид нар өөртөө уншиж байсан. Тэгэхээр эмгтээчүүд би хэлдэг байхгүй юу. Ер нь бол ингээ амар гоё усанд ороод одоо юу гэдгийг зүгээр ер нь ярил. Тэгээд ийм өөрийнхөө байглаараа үнэрийг яг эсрэг хүстэнтэйгээ оройно болцооны үеэр ч юм илүү ойрхон татан суугаач гэдэг юм уу. Үнэрлүүлвэл илүү л татна. Тэрнээс шүү гэдгийг бүр амар хурц зүрхэл нүүрний будаг гарын тос шингэн сав дээр ч үнэтэй тэргүй үнэртэй. Бүгд үнэртэй байхгүй. Тэжүүнгод дээр нь дахиад үнэртээс төрчихээр нөгөө үнэрнүүд хоорондоо зөрчилдөөд
Тэгээ үнэхээр нөө таалагддаг гэж бодсон үндэ тааламжгүй мэдрэмж төрүүлээд байдаг. Үнэхээр хөөргөө охин үнэхээр гоё яриатай те. Цаанаас нэг болохгүй байгаа гэвэл одоо цаад даал тутах магадгүй үнэр байж болно шүү дээ. Тий. Юу яаж болох юм шүү дээ. Манайха нөгөө нэг ингэдэг юм болзоод очоод залууч нь таалагдахгүй шүү дээ те. Тэнгүүд юмыг ээж мэдгүй цүнхэндээ үнэртээ устаа орчиж байгаа. Тэгээд таалагдахгүй хаа би кэс 0 орчоод ирэнгүүт баахан цацж байгаараа. Тэгээ нөгөөдг нь ингэж байгаа. Сүүлдээ толгойн өвдөө цаа би яв. Тэгсэн надаас нэг юм юу байна? Арга байна. Одоо нөгөө нэг эрэгтүүнс ингээл заал авахар чинь нэг гоё өнөр өнөртгүй шүү дээ угаасаа тий хөлсний өнөр нь ер нь л хэцүү болно шүү дээ. Тэнгуут ингэдэй яг ингээд нөгөө тосон юм өнөртөө бас ингээд чихнийхээ ард мартын өснийхээ энэ хавар ингээд жоохон турхчтэй. Нэг өнөртөхгүй. Тэгээ хөлрөөд ирэхээр нөгөөх нь жоохон өнөртөө шүү дээ. Тэнгуут нөгөө амар олон хөлстэй гарууд нэг арай нэг гайг өнөрттэй. За наач мод нэрээ бас байж болох арга тий. Тэгээ дээрээс нь яг бас ингэдэг энэ талтаа нэг өнөртөө энэ талтаа нэг өнөртөө турхчихээр тавтагдчихгүй өнөр гаргадаг бас. Тий. Би тэгж холж төрхдөг. Тэр тэгэхээр хүмүүс нөгөө нэг олдгүй байхгүй. Чинь бид нэг ингээд амар юу гэдгийг бүгд таалагдж байгаа өнөртөөснүүд байдаг шүү дээ. Ингээд аваад гой санагдаад байдаг. Тэгээд нөгөө байн өнөрт чи хүмүүс ер нь тааламж шүү дээ. Оо энэ нөгөө байжлаад ингэж боддог. Тэгвэл энэ талтаа нэг турхчихээр байж л байдیں۔ Гэхдээ юу илээ нөгөө энэ хаанаас өнөртлээ ямар гоё юм бэ гэдэг. Тийм бас мэдрэмж. Тэгээ бас нөгөө нэг ингээд нөгөө хоёр талдаа ингээ өөр өнөртөөс төрчих шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг видео эдит дээр нөгөө нэг юм 3-5 секундын гэдэг юм хууль үйлчилдэг байхгүй. 3-5 секунд тутамд ямар нэгэн өөр дүрс харуулах хэрэгтэй гэд тэгээд тэр ингээд одоо жишээ нь Mr Beast-ийн видеонууд дээр ч юм уу те бус видеон дээр ингээд 3-5 секундын дотор л энд нь ямар нэгэн график эсвэл ямар нэгэн дүрсэн солигдоо эсвэл ямар нэгэн гэдэг нэг юм яатай. Тэнгүүд энэ дээр нөгөө нэг юм энэ хоёр талд өөр өтөө очихлаа эмгтэн өнтөө болцоод нэг энд нь болцоод өөрөөс санагдаад нэг энд гараад энэ чинь тэр чигтээ сайн сөө. Өнөө шүү өнөө. Юугаа яг ямар одоо жишээ нь бодис тэрэн дотор орж исэн гэдэг хэлүүл энэ нууц уу? Яг ерөөд нь л яриа. Тийм. Одоо чи нөгөө өнөр бид нар нөгөө өнөр таад мэдж байгаа өнөртэй тосоор өнөр тос хийдэг байхгүй юу? Тэгэхээр өнөртэй тосыг нөгөө барьцалтуулахын тулд бид нарт спирт ордог. 70% спирт юм уу 90% спирт юм уу нөгөө хэрхэн өнөртэй усаа удаан тогтцтой байх вэ гэдгээс шалтгаалаад цэвэр спирт орно. За тэгээд мэдээж нэрсэн ус орно. Нөгөө амар удаан тасгай температурт байсан ус маань орно. Амар удаан ч байх уу нөгөө сайенс нэвтрүүлэгт орчоод баримжаагүй мараад дор хаяад нэг 12-оос 24 цаг тасгай температурт байсан тийм уснууд орно. Тэгээд дээрэс нь өнөр барьцалтуулагч өнөрнүүдийг чи хооронд ингээд тосоор хийчихэр ингээд барьцалтах хэрэгтэй өнөр чинь ингээд тогтох хэрэгтэй. Яа ингээл одоо сайенс догч. Хоёр ингэдэг байхгүй. Бид хоёроос заримдаа нөгөө шинжлэх ухааны биш юм ярина шүү дээ. Бүр шашин машин ярина зэ. Гэхдээ бид хоёр майнс хийж байгаа шүү. За би зөв майнсах нөгөө ярьж байгаа. Энэ дээр нэг залруулах хэлж ингээ хангааг харахаар амар гоё сайенс майнс гэсэн бид хоёр ийм подолктой болж байгаа байхгүй. Ийм юм өмсцэн заяа. Тэгээд би болохоор хариуцлагагүй загнаад өмсөөгүй ирсэн биш. Яасан бэ гэхээр хангаа миний цамцыг авчраагүй байхгүй. Тэгээ би ийм цамцтай сууж. Яаж аам бэ? Ганцаараа гоё яригдах. За тэгээд тийм ерөөдөө бол 4-5 турлаа яг үндсэн орцууд бол орно. За тэгээд нэмэлтээр бас өнөртөн зохион бүтээгч өөрийнх нь одоо нууц ноу хау ч гэх юм уу те эдгээр зүйлүүд нэмэлтээр орж ирдэг. Тэгээ ер нь бол миний хувьд гэх юм бол би масс өнөртөө зохион бүтээж яа тэгэхээр бүтээхээс савлах хэрэглэгчийн гарт хөрөх хүртэл ерөөсөө өөрөө ажилдаг нөгөө таад маныг ярьдаг хүмүүс захирал жолооч юу гэглээ нөгөө зөөгч мөөгчтэй бүгдийг няхлан бүгдийг хийдэг яг тийм хүн өөрөө байгаамаа. Тэгэхээр нөгөө масс үйлдвэрлэл хийх боломжгүй дээрээс нь Монголд бас яг тэр өнөртөөсөө массаар нь үйлдвэрлэх тоног төхөөрөмж байхгүй. Тэгээд маш үнэтэй. Тийм учраас нөгөө хөрөнгө оруулалт аягүй их шаардлагатай. Тэгээд хөрөнгө оруулалтаа бас яг тэргээр хурдан нөхөж чадах уу гэдэг бас асуудалтай. Яа тэгэхээр монголчуудын сэтгэлгээнд гэдэг юм уу бидний сэтгэлгээнд өнөртөө бас нөгөө монгол хүн бүтээгээд массаар нь түрхэх бас төхөө байх уугүй гэдэг бас аягүй чухал. Тэрэн дээр бас аягүй ажиллах хичээдэг. Магадгүй ингэж бодож байгаа байхгүй. Чин за миний өнөртөө усыг нэг хэд байдیں۔ Энийг мөнгөөр төгрөгөөр авлаа. Гэтэ яг адилхан шанелийн ус адилхан үнэтэй байвал шанелийн усаа л авна. Тий. Сэтгэхүүн нөгөө одоо тийм юун суугааг байгаа байхгүй юу? Шанел гэдэг үг чинь те өөрөө брэнд ахгүй юу тий. Йоо тий. Классаас юу гэж магадгүй л те нөгөө одоо нөгөө нэг юм нийтлэг мейнстрим юмнаас хүмүүс жоохон цогтдаг болцсон шүү дээ. Тэгэхээр ингээд яг бүх процесс нь ингээд хүн гараараа ингээ хийсэн handmade юм чи хүн илүү бас
сонирхдаг болсон байж магадгүй л гэж бодод байгаа. Би өөрөө тийм болцсон ер нь. Өөр дөрөд ярьчихдаг ер нь. Би сая нэг 2 хоногийн өмнө энийг өргөжлүүлээд ярихад гээд нөгөө уулалтанд сууж исэн байхгүй. Тэгээ нэг эмэгтэй над дээр ирсэн ээ. Үжин мөн үү гээл тэхгүй юу. Тэгээ тийм мөн байна гэдгсэн чинь би чиний өнөртөө бас Америк тахта авсан шүү дээ. Тэгээ чи Америк тахта 200 ширхэг гаргалаа гээд зар оруулжсэн. Би тэгээд бүр нөгөө нэг дээчилэр нөгөө юуг нь явуулаад таяг нь явуулаа тэгээ явуулчихсан байхгүй. Би бүр тэгээд нөгөө Иллинойс руу бүр авчихсан шүү дээ чиний өнөртөө басыг. Тэгээ би дахиад авъя гэсэн чи чамд байхгүй гэсэн авч чадаагүй гэд. Тэгээд би чамайг сайрснаа мөн үү гэж харлаа. Тэгээд надад амар гоё юм гээд тэгсэн чи би бүр баг 3 жилийн өмнөх юм шүү дээ тий. Сонссон чи надад амар гоё санагдсан. 200 ширхэг бүтээгдэхүүн зарахад тэндээс нэг хүнтэй нь олоод уулзна гэдэг чи миний хувьд амар аз байгаа байхгүй тий. Тэгээд би асуугаал за яасан таалагдсан гэсэн үг гэсэн чи амар тэр нейминг тийм надад юу нэм байсан гэл ингээд амар яриад надад амар гоё санагдсан. Ер нь би одоо 2 сая хүнд одоо 2 сая өнөртөө зохион бүтээгээгүй шүү дээ. Маш олон хүнд 200 ширхэг ус дотроос яг авсан хүнтэй нь бүр зорж авсан хүнтэй нь уулзсан гэдэг бол бүр амар гоё юм. Амар юун дээр нэг юм одоо өнөртөө бас нэг бэби шиг санагдаж байгаа л гэдэг. Нэг хүүхдийн өргөд авсан юм шиг. Тийм хүнтэй таарж байгаа юм шиг. Тийм. Ер нь тэгэл юу гэдгийг өөрийн уур ухаанаар бүтээж байгаа ямар ч зүйл яг л надаас өөр хүн дээр хийж чадахгүй байхгүй. Тэгээ би тэгтээ өнөрөө амар чухал гэдгийг мэдсэн. Эхмээ яг залгаал за одоо ингээд зочинтой орж байгаа гэл юу ярих юм болоо гэл тэгсэн чинь өнөртэй устай холбоотой юм ярина гэл. Тэгээ би ерөөсөө тоодгүй байсан юм билээ. Тэгээ яг өнөрний тухай би яг юу мэдх юм бэ гэсэн чинь за яг нэг манай эртний өмнө 3000 жилийн өмнө Египтэд тэгээ нөгөө нэг шаш машин ч юм уу тийм да хэрэгэлдэг байсан гэл ер нь болоо байсан бохгүй юу. Тэгээд манай ирдэг байна. Яг нэг жоохон хаяа нэг хойшоо уншицсан. Уншицсан байж дээ. Тэгээд тэгсэн чинь цаашаа ингээ уншсан чинь юу юм бэ? Амар чухал юм байна. Ялангуяа ингээд хөгшрөөд ирэх үед үнэр чинь өөрөө яг нөгөө одоо юу гэдэг мартаж сандаг хүчтэй болдог хүмүүс шүү дээ. Тэрэнд одоо юу юм болж үйлчлдэг гэх юм уу. За яасан бэ гэдгсэн чинь нэг сая судалгаа хийсэн байна. Калифорник их сургуульд. За тэгээд тэр судалгаанд юу хийсэн бэ гэхээр за ингээд ер нь бол бид нэр шинжлэх ухаанд бол өнөр ингээд ой санамж манамжтай ингээд тиймэрхүү юмд одоо юу гэх юм маш одоо хүчтэй нөлөөлдөг мэддэг боловч яг юугаараа сайн бэ гэдгийг нь судлаагүй байсан байна л да. Тэгээд тэрийг судалсан чинь за нэг 60-аас нэг 85 насны 43 хүнийг судалгаанд оруулдаг. За тэгээд нөгөө хүмүүсээ судалгаанд оруулахдаа яасан бэ гэхээр 2 бүлэгт хуваачиж байгаа. 20 хүнд нь болохоор лавендер, сарнай, лимон одоо юу ч гэдгийг нэг тийм өнөртөнгөө төгсөн байл. Юу ч гэдэм биш. Тэд нар чухал шүү заяа. Дараа нь тайтлыг бичнэ. Тэгээд нөгөө үлдсэн хүмүүст нь болохоор ийм зүгээр ингээ үнэр гаргагч ийм хуурамч юм гэх юм уу өгцөн байгаа. Тэгээд бүх хүмүүс нь унтахаасаа өмнө ингээд нэг 2 цаг нөгөө өнөртүүлэгчээ тавих юм. Тэг ингээд унтаад ингээд нүдэн амраагаад харанхууд гарч нэг үнэрлэх мэдрэмж ажиллаж байгаа шүү дээ. За тэгээд нөгөөдүүлээ 6 сарын хугацаанд явуулаад тэгээд 6 сарын дараа анхаарлаа ингээд нөгөө сольж төвлөрүүлэх чадвар, амаар суралцах чадвар. За тэгээд нөгөө дурсамжтай холбоотой чадварууд. За ингээд ерөнхийдөө л нэг юм тархины үйл ажиллагаа шалгасан тест авсан чинь яг нөгөө нэг саяны лавендер, сарнай, янз янзын одоо үнэр гаргагч авсан 20 хүн тэгээ нөгөө хуурамч авсан үлдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэдний тесттэй харьцан 226% зөрүүт гарсан байт. Тэгэхээр нөгөө нэг зөв одоо үнэрээ үнэрлсэн те юу гэх юм тэр лавендерийг ингээ байнга орой болгон унтахтаа цацсан хүмүүс нь илүү тарих нь одоо залуучсан гэх юм уу. Шийдвэр гаргалтанд сайжирсан. Ингээ анхаарлаа амар хурдан солио төвлөрүүлдэг болцсон. Яг наадхан дээр чи юу байхгүй юу? Хуурамч өнөртөөс аюу хүмүүс төрөгдөг. Тэ. Тэг ингээл харж байгаа л хямдхан өнөртөөс онгол авчдаг. Зүгээр л өнөртжил байвал гоё гэдэг. Гэтэл нөгөө тэр чинь үнрээр дамжаад тархинд орно, үнрээр дамжаад хүний арьстэй ингээд шууд хүрнэ. Тэгэхээр хуурамч өнөртөөс ч өөрөө нөгөө хуурамчл учраас маш олон химийн одоо буруу нэгдлүүд, химийн маш өндөр нэгдлүүд байгаа. Тэгээ тэрийг зүрхснээрээ хүн өнөрлөх мэдрэмжгүй болчвол яах юм те. Цэцэд нь юм орчвол яах юм. Эсвэл дор хаяа зүгээр хашлаад арьсаар нь юм гарчвал яах юм. Ингээ гарах эрсдлийг хүмүүс ерөөсөө тооцохгүйгээр хямдхан юм чин гэд аваад ах сонирхол аяг байгаад байдаг. Тэгэхээр миний хувьд бол яг энэтэй бол салдаж. Frontier in Neuroscience гэдэг юм сэтгүүл төр хэвлэгдсэн судалгаа. Яг уншаарай. Тэрний судалгаа тийм байгаа. Тэгээ би бас нэг дээр 2000 хэдэн онд ч юм тий. Бараг ковидоос өмнө ахгүй.
нөгөө Victoria's Secret-ийн Bombshell гэдэг үнэртэй ус байдаг шүү дээ. Тэр ингээд амар сайн ингээд юу гэдэг юм байна л да. Нөгөө шумуул муулыг 2 цаг маг хүртэл үргээдэг. Тийм байна. Тэгээд нөгөөдхийн би анх сонсчоод тэг ямар ч үнэртэй бас үргэнэ гэж бодож байгаа ш. Тэгсэн чинь үгүй юм байлээ шүү. Амар ялаа шүү. Шаваад. Тэгээд тэгсэн чинь тэр судалгааг нь дараа нь дэвсэн. Үгүй тэгээд дараа нь судалгааг нь харсан. Тэгсэн чи яасан гэхээр дараа нь гэдэг нь болохоор бүр тэгтээ саяхан нөгөө нэг insect юу лээ ямар insect science journal нэг тийм сэтгүүлийн хэсэг гарцаас байхгүй. Тэгэхээр сайндаа ч ньюсфид дээр гараад ирдэг шүү дээ яг мохоо чинь тэрэн дээр тэгсэн чинь тэр Bombshell нь юугаараа ялгаатай байсан гэдэг тэгсэн чинь амар нөгөө natural байсан юм байна л да. Тэгээ яагаад яг энийг ингэ судалсан гэсэн чинь бас азар судалгаа их гэл хүмүүс байжсэн чинь нэг нь надаа нэг ийм бэлэггээр надаа хүн ийм өндөртөө өсгсөн шүү дээ. Тэгээд яг тэрийг сонгосон юм байлээ. Victoria's Secret өнөртүүлэгч болохоор шумуул татах тэг өнөртөө усыг шумуул татах гэж судалсан байдэ. Тэгсэн чи эсэргээр нөгөө шумуул татахгүй үргээгээд харна. А тэгвэл эн чинь амар үргээгээд байгаа юм чинь гээд 20 төрлийн дит агуулсан өнөртүүлэгчтэй харьцуулсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь үр дүнд нь амар сайн гараад яг гоо тэгээд өөр бас нэг байрны өнөртүүлэгч хүний биеийн цайнуудыг үзсэн юм байл л дээ. Тэг яг нөгөө нэг хэлэх гээд байгаа нь болохоор тэр үнэртэй ус чинь болохоор нөгөө нэг амар органик болохоор эмзэг арьстай хүн яахчгүй төрөхээр бараг шахав. Тэгмээд нөгөө дит агуулсан юм чинь нөгөө арьсанд амар шууд ингээл харшлмашлаг өгдөг ч юм уу. Bombshell чинь нөгөө body spray байдлаар хийгддэг байхгүй юу? Ерөөсөө нөгөө хамгийн удаан үнэр барилт нь 2 цаг. Тэгэхээр нөгөө шууд body spray буюу шууд нөгөө арьсанд тасагдах хэлбэрээр байгаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүний өөрийн чи ярьснаар нөгөө юу гэдгийг хортон шавж үргээх гэдэг юм аа. Илүү naturally магадгүй нөгөө eau de parfum ч юм уу байвал арай өөр авсан баг. Тэгэхээр нөгөө концентрат нь арай бага учраас илүү naturally илүү арай зөөлөн тий 2 цаг барина гэдэг чинь гэрээс гараад автобуснасаа буугаад аль дээр очиж орилчихж байгаа байхгүй. Тэгээд нэг зүйл нь бас айгүй зүгээр. Одоо бид нар нөгөө нэг үнэртэй усны төрлийг яриад байна шүү дээ. Тэр төрлийнхөө цагийн дуусах давтамжинд дахиад үнэртэй усаа цацаад байвал хурдан сэрэгдэг. Бүр юу ч алга болчихгүй юм биш үү? Алга болохгүй. Яг л нөгөө үлдээд өөрт чинь баа суудсан байгаа тэр чинь ингээд уусаад ингээд өөрт чинь шингэсэн байхгүй. Тэнгууд дахиад давтамжийн дагуу цацчихаар сэрэгчдэг. Тэгэхээр нөгөө их цацсан бацах шаардлага байхгүй гэсэн. Юун дээр одоо чи нөгөө цацхтаа бас нэг утга учир байгаа дах шиг байгаа нэ. Бид миний зүгээр уншсанаар бол нөгөө ямар үед илүү яадаг гэхлээр нөгөө илүү их нөгөө судастай газруудаа нэмгээ арьстай судастай орхон газруудаа цацах юм бол эргэлттэй газрууд. Тийм тэгэнгүүт нөгөө нэг ингээд зүг гэд ингээд зүрхчээ шахаж байгаа штэ. Тэрүүгээр ингэж үнэр нь ингэж юм илүү тардаг. Тийм үнэ. Яг бидний мэддэг нэг хэд хэдэн спотууд байдаг штэ. Одоо энэ бугуун дотор тал энэ юуны гарны дотор за тэгээ чихний ар тэгээ хөлийн ардтал бас нөгөө төрхтэй хүмүүс мэддэггүй өвдгөний ард нөгөө эдгээр чи ялтаа юм чимчим ижил байгаа шүү дээ нөгөө цусны эргэлт одоо торлоо гэж шүү цусны эргэлт нөгөө айгүй өндөртэй нөгөө байнгын халуун байдаг зэгч нөгөө өвдгөний ардтал байдаг энэ төрхээр нөгөө ард байгаа хүмүүс өнөрөө үлдээдэг бид нар нэг ийм зүйлд айгүй боддоггүй юм шиг байна би ингэж зогсчих ард байгаа урдаа байгаа хүн л нөгөө гоё юм сайхан мэдрэмж төрүүлэх гэдэг. Гэтэл хүнийг чинь урд нь ч хажууд нь ч баруун зүүн ард нь ч байдаг шүү дээ. Тэгэхээр тэнд төрхдөг. За тэгээд нөгөө өөрөө жилдээ яг дагсны ардтал бас болно. Тэнд болдог. Гэхдээ илүү нөгөө хашил өгөх магадлал өндөр байдаг. Нөгөө хүн чинь нөгөө байн хөлөрж идэг, эргэтэн ялангуяа ингэ битүү хөлөрж идэг. Төнөртөөс цацчихаар ингээд холтоод хашил маршил гаргах байдаг. Би бол бас зүйл бод юм. Кинон дээр бол яг ингээл дээшээ цацал өөрөө дунд нь ороод эргээл. Тэр бас цацгаа аюу гоё шүү дээ. Тийм. Аюу өнөр байгаа юм шүү дээ. Гэхдээ нэг дээшээ цацангуудаа ингээд шургаад ордог юм уу? Ингээд цацчаад ингээд кино үзэг үл энэ да. Чи хүн чинь ингээд аяж орж марж байгаа эсэлтэй. Тэгээ юун дээр бас давхар нөгөө нэг ийм судалгаа хийсэн. Яг үндсэн нөгөө хүний байгалийн үнэрлэх ёстой өнрүүд гэж байгаа. За тэгмүү тэрэн дээр жишээ нь нэмэлтээр орж одоо үндсэн байгаанууд түрүүний хилдэг эмэгтэй хүний ч юм эрэгтэй хүний нөгөө байгалийн өөрийнх нь үнэр гэх тээ. Тэгээд тэр нь ямар газар байгаагаас хамаарат өөр гэдэг. Тэгээд анханасаа ямар үнэрийг гоё гэж бодно, муухай гэж бодно тэргээр ингээд жишээ нь ялгагдаа авчдаг ч юм. Энэ дээр заяа нэмж хэлэхэд хүн айхаараа айцны үнэр ялгаруулдаг. Оо за. Тийм. Тэрийг нохоо мэдэрдэг. Тийм нохоо ч маш үнэрчтэй. Тэгээ хайж байгаа үнэр илүү нөгөө нэг юу яадаг. Урдаг тий дайдаг.
айслан гэж байна. Тэр үнэрнээс юм уу? Үнэрнээсээ болоо. Амар сайн үнэртэй цацчихвол адреналин аимшигтай ялгараад тэгээд тэрнээсээ болоод нөгөө нэг юм үнэрийн айдас гэхээсээ илүү одоо тэрийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? За би энэ ярьж байхад дандаа уншаад тэгж байгаа цаашаа ярьчих. Би нөгөө уншижсэн марччих. Тэгээд ямар ч байсан айдсаас болоод смэл гардаг, өрмөц. Тэрийг нь болохоор одоо чинь араатай амт мэдэрдэг ч юм уу. Жишээ нь ингээд гурлаа ингээд байж байгаа юм бол тэнд нэг урдаг нохой байлаа. Хин их айж агаар нь дарчдаг. Би ёстой энийг ерөөсөө мдээгүй юм шүү дээ. Би зүгээр л яг миний нүд рүү хараалаа. Яг энэ яг айж байна. Тэгж үддэг байх гэж. Тэрэн дээр та нөгөө өнөртөө ус гэдэг кинод биш мэдгүй. Тэр ихтэй аим кино тий. Тэрэн дээр шүү дээ хүмүүс нэг юм ойлгоогүй өнгөрцөн юм шиг санагдаад байдаг байхгүй. Яагаад тэр залуу хүүхнүүдтэй одоо нөгөө одоо энэ тийм харилцаанд орж явахдаа ингээд амь насын одоо ингээд бүрлгээд байгаа юм бэ гэдгийг ойлгодгүй. Заавал одоо юу мухайлах гэдэг юу гэж хэлэхэд. Юу яачаад яачдаг. Яагаад тэрнийхээ дараа тэгээд байгаа юм бэ гэхээр нөгөө яг тэр болж байгаа процесс ч өөрөө нөгөө эмгтэй хүнээс амар өндөр нөгөө үнэр ялгаруулж байгаа гоо дур тачаалаа. Тэгээд тэр дур тачаалын үнэрийг ялгаруулад тэр нөгөө залуу чинь тэр үнэрээр нөгөө ингээд юу хий тосолгож ингэж хийгээд дээр штэ. Тэгэнгүүтээ дараа нь ингээд задлангууд ингээд бүх хүн ингээд төсөл тачаалтаа барагдаад ингээд штэ. Тэр чинь хэрвээ тэр эмхтэйг амар айжхад нийсэн бол гаргуул бүгд айн тэр залуугаас. Тэгээ бүгдээр айн сүгдэж мөрөгдөг юм уу? Бараг одоо Наполеон хаан ирсэн юм шиг л сүгдэж мөргөн штэ. Яагаад тэрийг задлангууд бүгд гоцноор тайлал тэнд ингээд тийм зүйл болж ийнэ гэхээр үнэр тэр тухайн тэр нөгөө бүгдийг өнгөлөх гэдэг штэ тий. Тэгж байгаагаар тэгэж амар тий. Кино ерөнхийдөө ахиж үзэх ёстой юм байна. Дахиж үзэх ёстой. Яг ингээд нөгөө гэрийнхэнтэйгээ үзсэн ер нь их нүүд хэсгийг ингээд нөгөө хорон цаагаа. Би бас нөгөө нэг юг дахиж үзэх гэж чадсангүй. Өнөөдөр нөгөө Монгол хааны сүүлийн үзүр болж байгаа штэ. Тэгээ би аав жиртэй цуг үзсэн байхгүй. Тэгээ яг ихний хэсэг дээр нь яг гарч ирээд одоо хичээд байдаг. Гэхдээ чи аав жиртэй үзэж байгаа юм чи. Тэгээ ихний хэсэг дээр нь яг тийм юм болж байгаа байхгүй. Тэгээ би яг тэнд хідэн хүн ирж байгаа. Тэгээд дахиж үзэх бол ихний хэсгээс ойлгоогүйс одоо англи руу дагаал явах бас. Очиж дахиад тэр хэсгийг үзэх гэдэг. Ганцаараа үзээ яг ингэж үзмээр байгаа байхгүй. Тэр чинь урлаг штэ тэгээ гарч ирээл тайзан дээр ингээл тэр хоёр эрэгтэй эмэгтэй энтермтергээ яг тэгж яхад нэг баг аав ээжээр бас тэнд хүн толсон байхгүй. Бүгдээрээ тэгээ анхаарч чадаагүй. Тэр юун дээр түрүү хэлжсэн одоо чинь эрэгтэй хүн биш үү те. Эмэгтэй хүнийг чинь өөртөө татмаар санагдаад чинь одоо шоуд ээ. Тэгэнгүүт ер нь ямархуу төрлийн усыг нь сонгодог ч юм умдаггүй. Нэг иймэрхүү байвал одоо жишээ нь илүү ингэнэ гэсэн юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүн үү? Эрэгтэй эмэгтэй. Би бол эмэгтэйчүүдийг ер нь жоохон шоудаж маудаад ч юм уу эрэгтэй хүнийг татахыг хүсвэл өнөртөө бас битээ цацлагч л. Битээ цац. Тий. Хүсээ ялгаруулах хэрэгтэй. Жоохон гүүж мүүд юм уу яа гэдэг. Тий нэг жоохон сандарч мандард юм уу яа гэдэг. Гэтэ нөгөө тунганд харуулах хэрэгтэй. Магадгүй өглөө цацсан байж болно шүү дээ. Тэгээд дахиад нэмж битээ цац. Зүгээр өөрийнхөө өндрийг ялгаруул. Тэгээд нэг тийм амар гоё татмаар байгаагаа дур булаан байгаагаа айгуу тийм дотроо ингээд нэгтгэл өнөмшлтэй ингээд татахтай. Татмаар байгаагаа ингэж гарах дийл ингээд авахгүй зүгээр дотроо тэрийг үнэмшүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэнгүүт нөгөө өнөрт ялгарч байгаа өнөр нь хүртэл өөртөө ихтэй өнөр тий. Бараг нөгөө хажууд сууж байгаа ихтэй бараг айхаар тий яа энэ намайг эмхтэй намайг тоохгүй юм шүү дээ. Би бол тэг зөвлөдөг. Гэхдээ ер нь бол яг болзаан төрхөх үед одоо төрхөх өнөртөө осноо зөндөө байдаг санал болгоцсон. Одоо ялангуяа орой болзаал орой л болж байгаа шүү дээ. Өдөр болцтой болоо гэдэг байхгүй. Тэгээ одоо чи ингээд төрөлжөөд ингээд нэг өглөөний breakfast date гэж орж ирэн coffee date болгоод тэгээ lunch date болгоод тэгээ morning date гэж нэрлэдэг лөө ингээд бүр ингээд амар салгацсан юм билээ шүү дээ. Одоо орчин үед болж байгаа мэдэх байсан. Би мэдхгүй наа. Би үе чинь болохоор дандаа нэг шүн болсон. Тэгээ би чинь нэг та хоёрыг бодвол ингээд одоо single хүн шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй ийм хурдан single биш зарлцж байгаа гэж. Үгүй би чи бүр хамаг траумагаа ярьцсан подкастер ярьсан. Тэгээд тэгэнгүүт чи одоо ингээд яг юм энэ амьдрал руу орж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэд эн чинь нөгөө нэг мангар олон жилийн ардаас ингээд single болох гэж буцаа 18 таа орчиж. Тэнгүүч ингээд тийм олон хуваагдсан. Сэтгэл зүйн 18 таа болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүч ингээд амар олон хуваагдсан юм нэр ингэсэн. Morning date гэдэг тэнгүүд ингээд кофе момфе уугаад яасан юм ингээд тэгэнгүүт ингээд өдрийн цагаар зүгээр ингээд ланч идэл салчтай юм биш үү? Хөргөж өгч мөгөлдгөө болохоо болцсон юм биш үү? Зүгээр ингээд ланч идэл буцаа ингээд тэгээд ингээд орой болохоор ингээд юм алхахдаг киноос ингээд бүр ингээд date гэдэг чинь зүгээр ингээд тийм цаг товлол эрэгтэй эмэгтэй хоёрын уулзаад
тэрийг л дейт гэдэг юм билээ шүү дээ. Би ч одоо бүр амар романтик амар юм бодсон чинь за хоёлаа тэдэн цаг тэнд уулзаад тэгээд нэг ланч идэ ч юм уу эсвэл нэг тиймний тухай ярих гээд тэгээд тэрийг ингээд дейтлсэн гэж ярьдаг юм байна. Ямар ч их дейтлсэн. Тэгээд тэр нөгөө одоо өөрчлөлөд ярихад тэр орой нөгөө түрхүү хүнэртэй бас нөгөө Amber гэдэг нот ордог байхгүй Amber. Тэгээ Amber ч ингээ монголоор орчуулахаар хүдрийн заар гэдэг санагдаад байна. Хүдрийн заар. Тэгээ хүдрийн заар гэдэг чинь ойлгож байна уу? Ойлгож чи нөгөө нэг юун дээр хүртэл нөгөө хүнээс илүү хайрлана гэд хүдрийн заарыг шингээсэн юм ахаа гэд Монгол дуун дээр хүртэл гардаг юм шүү. Оо тийм үү. Заар. Ааха. Ойлгох. За жоохон ойлгож байна. Доор нэтгэдэг гоё шүү дээ. Заар. Би ч одоо янз янз юм хэлчих гээд болдгоо. За окей ойлгочлаа. Хүдөр гэдэг амтны нөгөөд нь. Ааха окей ойлгочлаа. Чинээс гаргасан нөгөө нэг тосохгүй юу? За. Тэгээд тэр болохоор нөгөө амар юм эсрэг хүүснээ татдаг. Тэгэхээр нөгөө ер нь бол ихэвчлэн ер нь бол ихэнх үнэрт бас яг тэр нот ордог. Тэгэхээр тэр нотыг Amber орсон үнэрт бас гэж хайх юм бол тэр нотыг илүү орсон үнэрт басыг оройд өрхөл бас илүү өсөл тачаална. Өдөн шууд хайгаад үзээ. Наа чи шууд хайсан. Байж би зүгээр та туслахын тулд хайж байгаа юм. Битээ сони юм бодоод байгаа. Өдөгдөн. За тэгэл ер нь тайвшмаар ойл аундартай ч гэдэг юм уу те. За бүр ингээд үнэхээр ядраад ингээд ажилласаад ингээд гап апмар санагдаад байдаг зарим үед. Тэгэх юм бол кофеины үрийг ойрхон байлгах хэрэгтэй. Гарч байгаа үнэр нь. Тийм. Кофений үрийг сайхан ингээд гаргаад тавьчих. Ил гэсэн үг шүү дээ. Уухгүй, идэхгүй ч ажиллахгүй. Ил тавьчих. Кофений үнэр чинь өөрөө хүнийг сэргээдэг. Тийм үү. Тийм ч учраас хүмүүс нөгөө кофе уугаад үнэрт нь дурлах гэдэг мэдрэмжийг бас авдаг байхгүй амтлахаас гадна. Тийм. Ойлгож гинөө. Ойлгоцоо. Кофег нөгөө нэг шалгуудын гэж нэрлээд байдаг нөгөө нэг tier нөгөө нэг савжилөө. Тэр чинь бол Amber оролцсон нэг юм байна штэ. Тэгэд энэ донд миний оролж одоо жишээ нь Terrace орж ирж байна. Тэгээд дээрэс нь миний дуртай амар дуртай авах гэж бодож байгаа бас энэ дээр ороод ирсэн байна. Tom Ford-ийн нөгөө Amber Leader гэдэг энэ бүр амар эргэтэй л зөө. Яг ингээд нөгөө нэг юм арьс шир үүдэн шүү дээ. Лидерний үнэртэй байхгүй. Гэтэ Amber орцсон учраас нөгөө хүн үнэртэй лидерийн үнэрсэн ч гэсэндээ авмаар санагдана. Яа тэгэхээр татагтаад байгаа байхгүй тэр нэг. Лидер гэдэгтэй ингээд эхлээд үнэртэнгүү зүгээр амар сонь зөө. Шууд ингээд лидер үнэртэн. Яг ингээд юм арьс ширний үнэртэн зөө. Тэгсэн мөртлөөсөө жоохон байж байгаа хөөе гэ дахиад ингээд би зүгээр энэ нэрнүүд нь байна. Нэр нь л байгаа юм. Тийм. Би энэ Amber юуг авъя гэж бодож исэн тэр тэгвэл яг л байж л байгаа юм байна л да. За одоо очингуудаа хамгийн өмнөхаа юунуудыг шалгаж шít те нотуудын шалгаад үзчихлээ шүү дээ. Тэгээд хамгийн гол зүйл нь бас ингэ бидний нэг алдаа байдаг. Өнөртөө өтрөхөж үзэнгүүт авах гэдэг байхгүй. Хонол өстэй лөө. Үгүй. Я дор хаяд 30 минут болох хэвээр. Тэгвэл нөгөө эхлээд үнэртэж байгаа үнэр чинь толгойнот байдаг байхгүй. Нэг гэсэндээ хүний нөгөө хамгийн тайвшруулах татах одоо тэр нотууд нь орсон байдаг. Тэгээ суур нотонд болонгууд яг үндсэн нот нь орсон байдаг. Тэгэхээр бид нар заримдаа нөгөө үнэртөө цацсангуудаа авчдаг. Гэртээ очихоор хурцч юм уу те. Үгүй надад ямар сони. Одоо би тухайд юу бодож исэн бол гээл те. Өлсөжсэн болооч гэх шиг те. Надад яг тохиолдсон юм байна. Тэгэхээр цацаад 30 минутын дараа худалдаж авах хэрэгтэй. 90 20 яваад. Тэнгуудаа нөгөө бид нар ингэж үнэрлээд байдаг. Цаас нь цацаад байдаг. Цаас ч өөрөө модоор байдаг. Тэгэхээр бодлолчихно шүү дээ. Үнэр өөрчлөгдөнө. Байна гэсэн үг өөрчлөгдөнө. Юу нь цацах хэрэгтэй гэвэл юм конусан ийм шилэнд үнэр одоо манай үнэртэй бас зардаг газруудад бол байдгүй. Би бол нөгөө ганцтай газруудаар зардаг байхдаа бол тавьчихдаг байсан. Конусан ийм шилэн одоо сав гэдэг юм уу да тий. Тэр нэг үнэртэй цацахаар доор тойрон дэр гэдэг юм яагаад гэдэг болохгүй байгаад доороо буунгуудаа дээшээгээ нөгөө үнэр нь ингээд буцаад ойдог байхгүй. Тэгэнг үнэрлэхлээр яг доошоо буугаад дээшээ гарч ирэнгүүт суур үнэр нь ороод ирдэг. Нөгөө лаборатори юу шиг юм бэ шүү дээ тий. Конусын шилдэг шүү дээ. Тэгэхээр бол ер нь ингээд авахаа хүрүүл яг сайенс олгоод тий ингээд сонирхоод урлаг болгоод цуглуулъя гэдэг авахаа хүрэх юм бол нутаас бүр амар том болдог. Тийм ээ нугаас эд мэдэхгүй эдийн нэр гутаа гэж би бол гутааж л явсан юм. Юу засаж байгаа ч мэдэхгүй явчихсан. Тэгэд энэ юу юм бэ нэ. Тэгэд дараагийнх нь тэр одоо чи Versace Man гэдэг бас орд юм байна. Энэ бас бодлоосоо гарч чаддгүй яана манай ирэхгүй. Unisex дээр зүйд юм биш тий. Тэгээ ер нь бол гэхдээ бүр ингэ анх үнэртэй бас зохион бүтээхэд ерөөсөө unisex буюу аль нэг хүүсэнд дамгаалуулж зохион бүтээгээгүй юм.
Зүгээр л анх одоо Наполеон хааны үед Францад анх өнөртөөс гарсан гэж ярьдаг. Тэр үед нөгөө Наполеон хаан дайнд явахдаа ийм маш хүчтэй үнрийг цацах дуртай байсан гэж ярьдаг. Түүхэндээ тэгж ярьдаг. Яагаад тэгдэг вэ гэхээр өөрөө тэрэнд амар ихтгэл өнөмшлтэй болсон. Эсрэг хүснээ айлах. Эсрэг хүснээ гинэ нөгөө дайснангаа айлах. Хүчтэй үнрээр айлгана гэдэг тийм менталитет суудсан. Тэгээд дайнд явах болгонд амар үнэтэй тос одоо юу гэдгийг түрхэж болох бүх хүчтэй юм өөрөө түрхдэг байсан гэж ярьдаг. Тэгээд түүнээс хойш үнэртний соёл бас ингээд Францд анх дэлгэрээд ер нь үнэртээс бол одоо хүүсгүй юм аа. Эрэгтэйлэг үнэртээс түрхэх сонирхолтой эмэгтэй хүн байж болно. Эмэгтэйлэг үнэртээс түрхэх дуртай эрэгтэй хүн байж болно. Тэгээд ингээд явцын дундаа ер нь жаахан салхсан дээр юм байна гэж салхсан. Гэтэ одоо ч гэсэндээ ер нь маш том брэндүүд бол ерөөсөө unisex л зохион байгуулдаг. Зохион бүтээдэг байгуулдаг гэнэ. Одоо шинэ Tom Ford-ийн усыг бол хүмүүс их хэвтэл нэрийг сонсоод эрэгтэй унартаасан байна гэж бодоод байдаг. Гэтэл одоо Tom Ford-ийн Cherry гэдэг унартаас байгаа. Тэрийг бол би одоо маш дуртай эмэгтэй л ус. Амар гоё. Ингээл ер нь тэгээ сая хэллээ шүү дээ. Нөгөө Amber Leader гээд тэрийг хүртэл би таалагддаг. Надад таалагддаг. Маш таалагддаг. Тэгэл ингээл ер нь бол өөрөө сонирхчл байвал эрэгтэйч гэлтгүй эмэгтэйч гэлтгүй ус турхээрээ гэж бас зөвлөмөр байдаг. Тэгээ манай нөгөө нөхөр ингээд нөхрийнхөө нөртөөс хаяа төрчихдөг бэ. Тэгээ нэг тийм хаяа ингээд өдөржингөө нэг тийм надаас эрэхтэй хүнөртөө байгаа юм шиг те. Эндээ нөгөө нэг тийм арга байдаг шүү дээ. Нөгөө нэг юм колон авч өгöd. Тэгээд нөгөө нэг юм нэгт болохоор энэ нөгөө ямар аргуудын тоонд орсон гэсэн чинь нөгөө хэрхэн нэг юм мангар юун дээр яжсэн байхгүй. Одоо ингээд судалгаан дээр л бас ингээд гарсан л та. Тэгээд энийг нэг хідэн нөхдүүд дээр үзээд тэгэнгүүтээ нөгөө одоо жишээ нөгөө өөр эрэхтэй одоо ингээд хосууд байгаа шүү дээ тийм. Тэгээд тэд нар ингээд явахдаа нэгэнд нь болохоор одоо эрэхтэйгийнх нь үнэртэй усыг нь хөвн шингэнгүүтээ клон болгоод зөвлөгдсөн заяа. Нөгөөд нь болохоор тгээгүй ингээд хоёр бүлэг хийж байгаа байхгүй судалгаан дээр. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юм яг өөрийнхөө тэр нөгөө одоо коплийнхаа гэх юм уу тийм хосынхаа үнэртэй усыг ингээд цацуулаагүй нөгөөд мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь болохоор ингээд амар өөр хүмүүнтэй флиртлээдсэн гинэ. Хүн ингээд флиртлэнгүүд албаар очиж флиртлэнгүүд өөдөөс нь ингээл те. Тэр гээд харин нөгөө нэг ин яг нөгөө нөхрийнхэн ч юм уу, найз охиныхэн ч юм уу, эхнэрийнхэн ч юм уу үнрийг нь юунд ингээд шингээцсэн, хүн шингээнгүүтээ клон болгоод ингээд зүйлгцэн. Тэд нар болохоор ерөөсөө ингээд тийм юу яахгүй байна гинэ. Хажууд намайг санагдаад байхгүй. Яг нөгөө айгадаа. Тэгээ ерөөсөө өөр хүнтэй флиртлэхгүй байна гинэ. Тэгээ тэгсэн чинь энэ нөгөө нэг юуг харуулж байгаа юм гэхэлэр өнөр өөрөө аз жаргалын даврын ялгарлалтанд амар нөлөөлдөг. Тэгэнгүүт нөгөө мэдрэмжийг өгүүлэхийн тулд одоо жишээ нь тэр өмнө нэгэн судалгаа хийж ирсэн чинь аз жаргалын давар хүний анхаарал төвлөрөлтийг амар сайжруулдаг гэх. Тэгэнгүүт өмнө нэг ярьж ирсэн судалгаагаар 5 эрэгтэй 5 эмэгтэй хосыг өөдөөс нь ингээ харуулж суулгачаа. Тэгээд яг эрэгтэйчүүдийн хаалга руу харуулж суулгаад эмэгтэйчүүдийн өөдөөс нь харуулж суулгаад тэгээд гаднаас ингээд амар юм секси хөө харуулж ирж байгаа байхгүй. Гэхдээ нэг залууд нөхсөдсөн тарьсан зүй харин давар. Тэгээд тэгсэн чинь гаднаас ингээ орж ирсэн чинь яг нөгөө нэг юм оксидцийн тариулсан залуугаас бусад дөрвөн залуу нь яг нөгөө эмэгтэйрөө ингээ нүд нь хөдөлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг хин нь болохоор оксидцийн тариулсан гай болохоор яг нөгөө эмэгтэйрөө л хараадсан. Урдаа сууж. Ерөөсөө. Тэгэнгүүт яг хинтээ аз жаргалын даавар ялгаруулах хинтээ байхад аз жаргалын даавар ялгарсан тэр ингээ холбогдоод кодлогдчихдаг. Тэгвэл үнэр дээр ч гэсэн ялгаа байхгүй. Яг ингээд нөгөө үнтэйгээ цуг байхдаа үнэртдэг ус үнэр нь амар дуртай байгаа шүү дээ. Тэр нь ингээд үнэртэнгүүд ажиргалын мэдрэмжийн төрөөд яг нөгөө хүн санагдаад нөгөө хүнд амар лоял болж байгаа байхгүй. Чи энэ дэр нөгөө уучлаар тасалчлаа. Зүгээр. Нэг ийм кейс гэдэг байхгүй. Эрэгтэй эмэгтэй ингээ хос байж байгаа салцдаг. Тэгсэн чинь дараа нөгөө нэг эмэгтэй нэг залуутай үерхэд ингээ хамт амьдраад ингээ суудсан. Удаачгүй бараг 2 сарын дараа яасан гэсэн чинь өмнөх X-тэй адилхан үнэртэй татдаг байсан. Тэгээ нөөцөн бодогдоод. Тий, нөгөөх нь бодогдоод. Тий. Гэтэ арай next version байгаа байхгүй тий. Сайжрал updated version байгаа байхгүй тий. Надад нэг юм кейс байдаг. Яг бодит амьдрал дээр Монголд энэ цаг үед болж исэн. Зүгээр ингээд X-ийнхаа үнэртэй усанд таалагддаг байсан. Тэгээд next-тэй X-ийнхаа үнэртэй усыг авч өгөө цацуулсан. Тий, ингэдэг байхгүй тий. Мэдрэмжний хүчрхийлэл байхгүй тий. Татлаад. Надад next байхгүй юм чи би одоо ян дээр яах вэ? Гэтэ энэ жигнэсээ болсон процесс аахгүй. Тэгээ би амар ингээ гайхчихсан аахгүй. Тэгэнгүүт ингээд магадгүй X-тэй сайн бай одоо стил боддог ч юм уу favorite X гэж үүдэн байлээ шүү дээ. Бас X-үүд англиар доторч байгаа. Тэгэнгүүт тэрнийхээ юуг л ингээд цацаад ингэсэн. Тэгээ дээрээс нь шүү дээ. Бас нэг юм юу байсан. Нэг юм мангар ингээд нэг энэний ингээд тэнэг фактууд ингээ хайгаа явж хахад тэгэнгүүт тэн дээр нэг юм амжилттай кейс байна гинэ. Тэр нь яасан гэхэлэр нэг бол хүн дурлуулах гэж байгаа бол нэг бол одоо юу гэдэг
хизээч уулзж байгаа хүнтэйг ингээд анх танилцсан гутаа ингээд гоё танилцмаар байгаа. Тэнгүүд энэ амар эртнээс явах процесс гинэ. Яасан гэсэн чинь яг юм өөрийн гэсэн яг юм хоёр үнэртэй бас ч юм хойло өрмөц үнэртэйсаад хэрэг гэрийг мэддэг бол ингээд гэрийнхээ үүдэнд нь очиад ингээд цацчаа яваад идэг гинэ. Тэнгүүд тэр хүн чи гаж ирэх болгонд нэг үнэрлээд байгаа шүү дээ. Тэгээ яг тоочглсан өдрөө тэр усаа цацаад очингууд ингээд шууд ингээд юм матч Тэгээ дасчгаар чи нөгөө нэг юугаа айлч мэддэг хүнтэйгээ таалж байгаа юм а болчих тийм. Тэгэд энэ бас зүр би ярьжсэн дээр нь өргөжлүүлэх гээд нөгөө тасчж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тасчгаар чинь амар хурдан дотн мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэнгууд нөгөө хизээж анх удалтаа уулзж байгаа юм шиг мэдрэмж авахгүй. Аль хэдийнэ бүр ингээ өөргөө нэгээд ингээ яриад амар манипуляц хийх арганууд заач өгөх. Зүгээр харин ер нь ийм юм байна. Ганц би болчихоор эвгүй юм байна. Гэхдээ би одоо угаасаа нөгөө нэг надад байгаа юун дээр болохоор ингээд юм оолын хийгээд ээж болохгүй болоод байгаа. Дандаа good guy онгот чинь сав уналгаа ингээд юм унсан 9 шидэ юм хэрэгтэй байж тэр чинь тийм үү те яг ингээд нэг муудаад нэг ингээл нэг юм жоохон муудаал ч юм уу сайн муу гэдэг нэг дааврын зохицуулга нь айгүй ингээд нэг юм одоо нэг юм муухай амттай хоол идэж чаал нэг гоё амттай хоол идэх бүр амар гоё санагдаж шүү дээ. Тэр шиг л ингэ савлуулах хэрэгтэй юм байна л да одоо нэг миний судалгаагаар. Тэнгүүд одоо болохоор би зүгээр юм манипуляц хийж үзмээр санагдаад. Одоо ингээд их мэтэй мань бичих амттай байхгүй те гэж. Бүгд энэ надад манипуляц хийх гэдэг ийм байхгүй. Одоо жишээ нь ингээд тэр үнийг ингээ хүүхэлтэй ашиглах гэдэг сонирхолтой байлгахын тулд ингээл өнөр 9 шид ямар зөв туршилт хийж үзье гэж бодсон. Тэгэд миний туршилт болмоор яа стаболцтэй хүнчтэй юм тэгэхээр амар илэрх юм уу? Гэрн хэлээд нэг юм бол амар байдаг. Яг би юм ярьчихсан чи ирхмээс шал өөр юм ирсэн юм аа. Нөгөө нэг эрэгтэй эмэгтэй өнөртөөс байхгүй гэдгсэн шүү дээ. Би бол нөгөө нэг савныхан гаднах үзмжээр нь л эрэгтэй эмэгтэйг таачдаг ш. Тэгсэн чинь нөгөө номыг гана хавцаар нь битээ дүгнэ гэдэг шиг бас дүгнэхгүй юм биш үү өнөртөөс чинь тий. Тийм ч учраас би өөрийнхөө өнөртөө оснуудад бүгдэнд нь яг ижилхэн хэл хэрэгэлдэг. Тийм миний бүх эрэгтэй эмэгтэй өнөртөөс адилхан шилтэй. Америкт хийсэн нөр яг тэгэхээр нөгөө Америкт байсан тэр шил дахиад олдоогүй. Тэгээд Монгол хийсэн өнөртөөс 3 өнөртөөс гуруулаа яг адилхан шилтэй. Эмэгтэйд нь бандаг зүгээр эрэгтэйд нь бандаггүй ч юм уу тэгээд нөгөө хос мос болгоод ингээд гэр морондоо бас хүмүүс тавилахгүй юм байна. Юу яцсан уу? Зарагдаа дууссан уу? Бага юу? Эрэгтэй сүүлийн эрэгтэй нь байгаа. Цэгэлгэгч. За. Би аавыг гэж хэлсэн шээ. Одоо хүн зараа төмгийн нүдэнд. Аваа. Ер нь бид хоёрт бэлгэлээ заяа. Нэг байгаа гэсэн чинь одоо ингэ шууд задан болно шүү дээ. Тэгээд та хоёр хамгийн гол нь надад нөгөө төрсөн мэдрэмжээ хэлээрэй. Тэгээд надад нөгөө 200 ширхэг байдаг учраас би ер нь одоо юу гэдэг дандаа нэг хүнд бэлгэлэх эсвэл одоо тэ төрс өдөр өдрийн ч юм уу нэг иймэрхүү маягаар гой дурсамж бүтээхийн тулд одоо өгж байгаа. Тэгээд бид хоёрт өнө одоо подкастт орсон дурсамжаа бүтээхийн тулд өнөөдөөсөө бэлгэлээ. Гэтэ өнөөдөр авчаагүй. Тэгээд өгн мөрөхгүй. Дүүсгэр манай хангаа яг ингээд нэг хэлчихвэл айгүй яхэр таад нэгэнтэй яг ингээд өрийн дэвтрийг таад би ярьжсэн шүү дээ. Тэр чинь хүн болгоны ингээд нэг юм хэлсэн үгнүүдийг ингээд бичээ авчдаг. Тэгээ заавал авч яд салдаг. Тэгэхээр дагаа явчих واخа. Тэгээ дараа нь хоёр нэг подкастнда дахиад нэг зочинтой байгаа шүү дээ. Тэгээ миний энэ өнөртөө басны талаар бас яриад экспириенсээ хэлээрэй заяа. Цацчаад ингээд хажууд нь ингээд сонсон. Тий. Юм мэдэрч ийн үгүй лаатай хүн аим сайсар гадаг ч тий. Чи юм мэдэрч ийн. Мэдрэмж яриад байсан. Гэхдээ өнөртөө бас чинь угаасаа яг юу юм бэл шүү дээ. Ингээд YouTube-ээс бичлэг үзэх гэл тэгэхээр гарч ирж байгаа артикл нь арт таслал, сайенс таслал тэгэл одоо юу ч гэдгийг. Яг энэ хоёр үг чинь ингээд байн хамт яваад байгаа байхгүй тий. Би нөгөө 10 жил тахта хим биологийн амар хичээл сонирхолтой. Тэгээд эмч болно гэд. Тэрөөсөө тэр хоёр хичээлээс өөр баг хичээл хийдэггүй байсан. Гэтэ яг үдчил байдаг л байсан л та. Тэгээд илүү их үздэг. Тэгээд сүүлдээ нөгөө 10 дугаар ангид орох хичээлдээ багшаасаа гуугаад яг ийм нэг хим биологи, мат физикс хэдий хичээлүүд үздэг л ангид намайг оруулаад өгөрчгээд. Тэгсэн чи тухайн үед манай сургууль яг азтай ээшт бэлтгэх хүмүүсийн хичээлүүдээр анги гаргацсан. Шилдэг анги гаргацсан. Тэгээд тэнд зөвхөн нөгөө яг мэрэгчж байгаа хичээлэл үзсэн. Тэгээд тэрний хүч бас 10 жилд одоо олсон хим биологийн мэдлэг маань өнөртөөс бүтээхэд бас хэрэг болсон байх гэж бодоод байгаа шүү дээ. Угаасаа хим
биологийн дүр орчих. Хим физик одоо байгалийн шинжилгээ ухаантай бүр амьдралын бүх юмд орж байгаа шүү дээ. Бүр алхам дотнд хоол хийхэд хүртэл оролцоо явж байгаа шүү. Тэгэхээр суур мэдлэгтэй сайн байх юм бол ингээд манай анаа үжин шиг ингээд юу их юм шүү дээ. Хоббиго бизнес болгож байгаа нэ. Тэгээ бас нэг ийм бас өнцөг байна. Одоо нөгөө хичээлдээ сайн байсан хүүхдүүд яг нэг ялгаатай юм нөгөө юмны ард гараа сурчдаг. Хийн гэсэн юм хийгээ сурчдаг. Яд наад зах нь нөгөө багш нь даалгавар өгөн гут яг нэг эрхмээ бас өмнөх подкастер жоохон өөр л ярьсан л та. Гэтэ яг миний харж байгаа өнцгөр бааталтмаар байна. За юу гэсэн үг юм бэ? Тэгээд ингээд гарцаад хэрэлдээд идэв юм те. Тэгээд яг ингээд энийг хийгээд эсвэл одоо тэг би энийг хийнэ гэж хэлчихэд амлалтаа биелүүлж яд сураад байгаа юм болов хичээлээ нэг хийдэг хүүхдүүд. Тэгэнгუთ яг тэд нар чинь ингээд амьдрал дээр гараад ингээд нөгөө ажилт хүмүүс авангууд хичээлдээ сайн байсан хүүхдүүд авахаар ингээд амар юм ажил амар сайн нуглана. Тэг амлалтандаа хүрээд ажиллаждаг заяа. Тэгэнгუთ нөгөө ингээд зүгээр юм стрит смарт хүүхдүүд байгаа шүү дээ. Яг хичээлдээ нэг сайн биш юм шиг мөртлөө юм хурдан сурчдаг. Тэгэнгуთ тэднэрийн яг харж байгаа нь юмыг жоохон ингээд дутуу хийгээд байгаа юм шиг харагдаад идэв. Яг тэгээ одоо ч нэг амар олон жилийн туршлага байхгүй л дээ зүгээр тэгж анзаарагдаад байгаа. Би эсрэг юм ярьчихоо. Харин яг би мэдээдсэн байхгүй. За хангагийн зөв нэрээ. Тийм үү? Тийм зөв хангагийн зөв. Тэгтэй байхгүй юу? Итгэл. Хангагийн зөв. Яг энийг зүгээр нотлоход бол миний жишээ. Бодтой юм яриа гурлаа нотлоход. Яг бас яг тийм ингээд жишээ нь одоо юу гэдэг ингээд битээрлээ хараад та хоёр жишээ нь ингээд үнэртэй бас байна уу? Ер нь тийм байна. Би чинь хичээлдээ ер нь гайгүй байсан шүү дээ. Чи чинь жоохон тийм байлаа. Би нэр гэсэн би 10 дугаар анги хүртэл хичээлдээ бүр ингээд ерөөсөө хичээлдэг бицхэн болол тоглодог л хөгтөөсөн. Өглөө өдөр арай 7 хоногийн 7 өдөр ингээд багштай зодуулаад сурдаг хичээлээ хийчихгүй зүгээр манай одоо чинь багш бол нэр гэсэн чи англиар хоол олж идэх юм уу гэж зодоод гаргаж аваад бэлтгэл хийлгдэг байсан байхгүй. Тэгж жагаад 10 дугаар ангид ороод тэгээ 10 дугаар ангид орохдоо би яг тэр 10 дугаар ангид орж явах үед нөгөө ярьжсэн Харвардд төвчөрсөн хоёр гэдэг кино үзээд тэгээд энэтэй үнэртэй холбоотой нэг юм ярьж байгаа заяа. Гэдэг кино үзээд тэгээд яг тэр үедээ болохоор би яг анхны хайртайгаа үерхэж хаягдаад тэгээд ингээд салаад тэгээд тэрний ажилд бүр Монгол жижигхэн зэ хангагийн баг 10 жилийн анги хүүхэд болж тарсан заяа. Тэгээд яг манай ангийнх шүү дээ хаа. Тэгээд тэрнээс хоошоогоо яасан гэхлээр би зүгээр нэг хичээл хийхэд эсвэл болол тоглоход л мартчихсан болохоор хичээл хийсээр байгаа тэгээд номын цагааслалт болцсоохгүй зүйл рүүгээ. Тэгээд тэр яадаг вэ гэхлээр би нэг юм тэгээ надад харин тусалсан байхгүй. Тэгээд нөгөө нэг юм бид нь штэ. Би болохоор ингэдэг заяа. Ямар нэгэн хүний үнэрийг яг биенийх нь үнэр ч юм уу ингээд нэг юм яг ингээд спешиал үнэрлчих юм бол дараа нүдэн энсэн ч таньж чаддаг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээ нь одоо ингээд заримдаа ингээд байж ангууд тэр чинь ингээд нэг юм тэр 10 жилийн үеэрхэл чи баг гаднаас нүтэлчих үзээгүй зүгээр ингээд нэг юм алсын зайнаас баг өргөцсөн тэгээд 6 сар хүртэл 6 хот болцсон юм уу яасан бөөмөд тэгсэн мөртлөөс ингээд үнэр нь айгу үлдсэн. Тэгэнгүүт ингээд заримдаа ингээд би байж ангууд ингээд үнэр нь надад үнэртдэг шүү дээ. Яг ингээд тийм ой санамжин санагдаж байгаа юм уу яаж байгаа мэдэхгүй зөө. Тэгээ заримдаа ингээд тийм тэр чинь 10 жил яг 10 дугаар ангийн 100 мунаа бол би чинь бүр ингээд тийм өдөр болгон зүудэлч мүдэл санаж мандаг тийм байсан байхгүй. Тэгэл зүудлэл босоод ирэнгүүт гээл хамсгаахад үнэр нь үнэртдэг зөө. Тэгээ бүр үнэр тийм амар хүчтэй хүний ой санамжин үлдчихэж байгаа байхгүй. Заримдаа үнэр хэмлэр үнэртэн байхгүй байсан ч байгаа юм шиг үнэртэн. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг ийм балиар нөгөө ой санамжууд холбогдож кодлогддог. Тэгээд ой санамжууд мэдрэмжтэйгээ цуг кодлогдно. Тэгээд ой санамжны мэдрэмжийн цаг хугацаа ялгадаггүйгээр орж ирдэг гэдэг нэг хардах процесстэй нэг ярьжсэн шүү дээ, тийм. Тэгэнгүүт жишээ нь миний мэдгүй ямар нэгэн байдлаар тэр саний гэсэн хүнтэй холбоотой дуу ч юм уу, ямар нэгэн байдлаар нэг ийм газар ч юм уу, нэг ийм кофений үнэрч мэдгүй нэг юм гарч ирэхэд тэн дээр тэр хүнтэй холбоотой бүх дурсамж нь яг одоо мэдрэгдэж байгаа юм шиг пүнк гэж орж ирдэг. Үнэр нь үнэртэй хоолойн сонсогдоод. Гэтэ хангаа яг бүр амар дурлаж үзээгүй болохоор миний яриад байгааг ойлгохгүй байх шиг. Би яг сая дотор юу бодчихсон гэхээр хараад нөө цэцэрлэг рүү ингээл орохоор нөгөө хан амар бодцсон. Тэг яг одоо ийм будагтай ийм хэсэг рүү явахаар энэ цэцэрлэгийн яг дурсамж одоо хүртэл бодогддог шүү. Яг энэ дундаас ингээд хангаа амар ийм ерөнхий би амар романтик гэдэг нь анзаарэгдэж байна. Окей. Тийм л юм байна л да. За яах вэ? Тэгээ өөр гоё үнэрийн гоё сайн ярьсан. Би сая яг
Өөрөө чи ярьж байхад нэг юм ярьчихсан чи За мартчихлаа. би дахиад хэлнэ шүү дээ. Мартчихлаа. 10 жил нөгөө нэг ингээд нөгөө охины За ямар ч гэсэн зүгээр цанжаагаас эхлээ ярьчихсан. Тэр яг нэг өнөртөө усны тал дээр ярьсных бид нар бас нэг зүйлээс ойлгох хэрэгтэй ах. Тэр нөгөө өвөл ямар өнөртөөс төрөх хэрэгтэй. Тийм тэр асуудал тийм. 100 хавар намар. Тэгээ ер нь бол өвөл бол хүн нөгөө бид нар байглаасаа одоо өвөл даардаг амтд байхгүй. Тэгэхээр өвөл бол ер нь аль болох хурц өнөртөөс төрөхөл ядчил ийм үег байдаг. Ийм дабл ядаж нэг мэдрэмжийн үеиг байдаг гэсэн үг байхгүй. 100 бол илүү нөгөө нэг ийм тайван цэцэгсэнтэй жимсний ч юм уу ийм өнөртөөс байвал илүү нөгөө нэг зуны одоо 3 сарыг тийм монголоор л яриад байна л да 50 өнгөрүүлдэг. За хавар намар гэх юм бол одоо нөгөө шороо тоостой өнөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ эсрэг өнөр одоо өнөртэй бас түрхэн гэдэг юм уу. Ер нь нөгөө нэг яг энийг яаж ойлгох хэрэгтэй вэ гэхээр одоо манай үдж байгаа хүмүүс маань бодглах л та. Ингээд нөгөө өөрөө л мэдээд байгаа юм яриад байна тийм хүмүүс энийг яаж мэдхийн тулд нөгөө яаж олох хэрэгтэй гэдэг бодол байдаг баг. Тэгэхээр би бол одоо энэ дээр нэг бүрш надаас ир зөвлөгөө аваарай л гэж хэлээ. Тэгээ хэрвээ надад холбогдох юм бол бид нэг бас асуулт байна. Нөгөө өнөртөө ус байгаа шүү дээ цөөх үйлцэн гэдэг тэр чинь нөгөө зөөлөн өнөртэй гэсэн хэр нөгөө лавендер байгаа тий. Тэгээд хамгийн гол амбар байгаа юу? За. Би ярихаа орой бас ингээд нэг жоохон цацаад тий унтч үзтээ юм гэж. Тэгэн гот маргаашсан гэл тий амар юм анхаал төвлөрдөг. Дураака би одоо ингээд цацаад унтангууд өглөө ихнэр мэхнэр гээд ярих гэж байгаа юм байна. Тийм намайг хүндээ. Ийм энэ зөв буруу юу? Парфумыг ер нь болж өгвөл илүү нөгөө өвөл төрөхчүүл тоалет тоалетыг болохоор илүү 100-ны үед илүү тохиромжтой гэж нэг би сонсч байсан. Яг нөгөө татамж нь өвөл ингээл байн гарч ирэл өнөртөө бас төрөхөд тахч бас төвхтэй шүү дээ. Тэгэхээр илүү удаан нөгөө хадгалах, үнрээ хадгалах төрлийн төрхөл илүү л зүгээр. Яг тийх ёстой ингэх ёстой гэсэн байхгүй зүгээр бид нар нөгөө хүн санал болгодог шүү дээ. Тэгвэл айгүй зүгээр 100 ч гэсэндээ яг тэр тоалет төрхөл бас илүү зүгээр 4-6 цагийн хугацаанд үнрээ барьдаг хамгийн дээд нь. Тэгэхээр 6 цаг гэдэг чинь гэрээс гараад ажил дээр очиод цайны цагаар дараад төрчихөд болчихж байгаа байхгүй тий дахиад тэгээд ер нь миний зөвлөгөөр гэвэл би юм том шилтэй савтаа өнөртөөс авах айгуу дургу яг тэгэхээр өнөртөө бас яг хадгалах хугацаа байдаггүй гэхдээ бид нар нөгөө нарны тусгалд эсвэл одоо бороо шороо авч явсаар хагаад ингээ өнөрт нь өөрчлөлт оруулдаг байхгүй тэгэхээр хамгийн тэгэл нь бол өнөртөө бас 10 жил хадгал тэгээд тэрнээс доошоо дээшээ бол байж болохгүй тэгээд тэрнээс доошоо байгаа өнөртөөс нь бас тийм хурдан молекул нь өөрчлөгдөд байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг хадгалах тавтамжийн дагуу хадгалаад байвал түрхээд ээж болно л гэсэн. 10 жил хүртэл түрхээд байж болно л гэсэн. Би нэг ийм уншичаад ийм авах гээд байгаа. Өнөртөө усыг эхлээд цацхын өмнө суур цацдаг гэдэг нөгөө нэг юм хөтөмч мис цэцдэг шүү дээ. Тэр шиг нэг ийм спрей байд юм бэлээ. Нэг ийм одоо тэрийг түрхчээд ардаас нь өнөртөө усаа цацах юм бол яг төгс үнрээрээ үнэртдэг гэдэг нэг юм уншиж байсан. За буруу хэлсэн байна. За нөгөө биений тос ба шүү дээ тий. Биений тос. Эсвэл гарны тос эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар вазелин ч гэдэг юм нөгөө тэрийг одоо юу гэдэг өнөртөөс цацгаж байгаа газраа түрхэд өнөртөөс цацгах юм бол супер барина. Арьсан шингэчгүй биш шууд толгой шингэх бол юм байна. За тэгвэл ингээ вазелин аваад вазелинаа ингээ тий яагаад тэгэхээр түрүүн нөгөө өөрөө хэлсэн шүү дээ. Заалан тоглохдоо би нөгөө тосон өнөртөөс төрдөг гэх тэр чи яг адилхан байхгүй юу да. Тосон өнөртөөс тэр олгон олдоод байдаг маш өндөр одоо юу гэдгийг Монголд бол бас тийм хурдан олдоод авахгүй хаа мэдгүй би одоо олддог ч гэж магадгүй. Тэгэхээр тэрийг нөгөө нэг тос төрөхөд тэгээ цацчвал тэрнээс ялгаагүй байхгүй юу. Тийм байна тийм. Би яг одоо баяс ус. Дубайс л олддог байна. Уусаа баяа хангаа гэдэг манай чугаас ингээд ялчгүй соёлынх нэг хэсэг болохоор авах хэрэгтэй юм нэг юм бэл. Тэг би нөгөө Дубайс явж байхдаа юуруу нарж үзээд өнөртөн шууд ингээ өөрийнхөө үнрээр нөгөө өнөртөө зохион бүтээлгдэг штеп. Яг тийм гоё юм булантай болох юмсан ингээ Монголд бодож ирсэн. Тэгээ яг нөгөө зөвхөн надад ирээд би яг ингээ зөвлөгөөг нөгөөд тэгээд өнөртөө бас одоо зохион бүтээх тэр процессын дагуу бүтээж өгөөд 7 ногтоо өнөрт царын дараа задлах процессорын задлаад өнөртүүлээд ингэж явсараад нэг хүнд бараг 6 сарын дараа ер нь өнөртөөс очино хамгийн багтаа яг ийм ганцхан хүн зориулсан юм креатив өнөртөө зохион бүтээ гэж аягүйх боддог байсан. Тэгээд цаг зав таарах байгаа. Гэтэ миний бол бодлын миний бас нэг хүсэл мөрөөдөл гэх юм бол яг тийм өөр ингэсэн Дубайд ирэхэд ийм талхдаг. Тэгээд амар гоё ингэдэг зав. Нүднээ төсөөлөрөө зав. Ингээд
ингээ бүтэн хам нэг ийм миллиграмтай жижиг. Тэг ингээд дүүрсэн. Йоо амар кайфтай шүү дээ ингээ харахад дүүрсэн тэгэл ингээл тэргээр шат батар гараал очиж авч мавал амар кайф. Яа батж ба шүүс. Хоолойч байгаа юм шиг. Та яг би болохоор нөгөө дундгоо явах. Гэтэ би Дубай явах хаа. Яарч үнэр ихтэй амар гоё. Тэгээд бас үнэртэй уснаас гадна бид нар нөгөө борооны үнэр, чихний үнэр, тэгээд одоо хоолны үнэр гоё шүү дээ. Амар гоё тий. Тэгээд одоо жишээ борооны дээр дараах үнэрийн молекулууд өөрөө нөгөө хүнийг амар тайвшруулдаг. Тэрийг нөгөө натуралаар биш химиаар гаргаж авдаг. Ер нь өнөртөө хасыг хийхдээ 100% натурал ойлоор хийдэггүй байхгүй орцоор. Химийн нэгдлээр гаргаж авсан одоо нооттой натуралаар гаргасан ойлыг холдог. Тэгвэл удаан барьдаг. Дан химийн нэгдэлтэй өнөртөөс бол маш одоо юу гэдгийг хурц үнэртэй маш хэцүү. Дан байгаль байвал бас бүр хэцүү. Яагаад тэгэхээр тэр дотор чинь төмөн нотууд орчдөг учраас. Тэгэхээр химийн аргаар гаргаж авсан боёо нэг гэсэндээ борооны үнэрийг химийн аргаар гаргаж авсан үнэрийг одоо байгалийн аргаар гаргаж авсан лавандар цэцгийн үнэртэй хойлвол төгсгцөл. Би чинь natural гэж хичгээр natural гэж бод. Гэтэ би яг энэ талаар өмнөөс ярьж ирсэн. Яг нөгөө 100% natural бүтээгдэхүүн гэж үгс дэлхийд дээр бараг байхгүй. Гэтэ дүүс хавлгаан ч юм уу те. Ямар нэг юм орж ирдэг л байгаа гэл. За таар сайн би амар хичээл зааж байгаа юм. Шууд ойлгоод авч байгаа байхгүй. За дөнгөд одоо болохоор химлэр гаргаж авсан юг ингэнэ гэд. Зя. Тэгээ бидний ярилцах цаг ерөөхдөө дуусчих шиг байна те. Ийм хордоо. Нэг цаг өнгөрцөн биш. Дахиад ярих юм уу? Яри хамаа алга. За тэгэнгүүт одоо зүгээр би хувьдаа бодлоо. Одоо би яг гараад хайхтаа юу хаах вэ гэхээр яг химлэрээ гаргаж авсан борооны шүүдрийн үнэрийг. Тэрхмээр амар амант хүн. Би бол яг дотор шал өрн бодчихсон шүү дээ. Би одоо гараад яаж ингээд тэг хөгшин хүмүүст баг яавал үнэр юм гаргадаг хэрэгтэй юм хийх юм гэдэг юм бодож байгаа байхгүй. Тэгсэн чи тэнд зүгээр юм романтизм дуусгаагүй байх чи. Sorry. Миний хоёр өөр хүн сууж байгаа байна. Science minds эхлээс ахуулаад бит хоёр бүр яг ингээд ялгарчлаа те. Тэгчлээ. Гэтэ өөр амар ингээд ойлгомжтой. Яаж ч утсан битээр өөр л дөө. Тийм, өөр байгаадаа л найзлаад байгаа л хөт те. Харин тий. За хоёр өөр хүнтэй найзлж байгаа та. Сонслоод гатаа байна. Одоо байлчих гэж. Би цэглэхгүй зураг цэглэхдэггүй шүү. Голдоо хүн суулгах чиг хоёр цаас романтик аа. Бид хоёр нэг юу зочинтой ороог бас амар утчихжээ. Тий. Тэгээд зочноо яг яах вэ? Жил гараа. Хизэн ярилж үлээгээд. Тэгээд жилийн дараа орж ирж байгаа зочин шүү дээ. Оо за. Тэгээд сонирхолтой сэдвийн талаар ярьлаа. Тэгээд эхэндээ бол сандраа төс гарч ирсэн. Одоо л гайгүй. Яаж ирсэн үү? Яа гэвэл би тавьшруулах мэдрэмж өглөө сая. Өнөрөө дамжуулаа. Өчигдөр би өнөөдөр цацаагүй. Яа тэгэхээр миний хүсний өнөртөнд өнөрч. Тэгэхээр би маш тайван сууж байгаа учраас өөрлөө чи маш тайван өнөр л очно. За тийм байна. Зэ. Энд чи одоо юун дээр подкастн дээр шууд ингээд флиртлэх нүдээ тачил байгаа те шууд. За тэгээд Science Minds podcast-ын 34 дахь дугаар энэ хүрээд ерөөхдөө өндөрлж जैन. Тэгээд богинохоо энэ бичээд өнгөрч яа тэгэхээр сонирхолтой сэдв тэг жаргалтай богинохон багтаа гоё шүү дээ тий. Ихэн бодогдлоо. Нилээ ихэн бодогдлоо. Би бол нилээх төлөвлөгөө гаргаж авлаа. Би ямар ч хоёр өнөртөөс бэлгэлэх хүртээ боллоо. 200 ширхэг байдаг нэг нь бит хоёрыг ингэнэ. Тэгээ ихмэдээ болохоор ингээд юм гоё цочин авчирсанд баярлаа. Цочондоо болохоор ирж оролцсонд баярлаа. Тэгээ хангаадаа би бол яг тий. Хангаадаа болохоор ингээд миний цамцыг орхисонд баярлаа. За зүгээр тий. Цаашдаа чичиж явна гэх. Тэгээд ингээд юу дуусглаар яг ингээд 1 2 3 яг ингээд yeah baby гэж хэлдэг шүү. За манай төгсгөл тэгдэ. За тий зөв би гэдэг хоёр зүгээр баярлаа гэд гяс хэлчихдэг хөө. Тийм шүү дээ. За баярлаа. Йоо гяс хэлэхгүй. Одоо ихтэй яаж дуусгахаа сураагүй. Өмнө зочинтаа бас яг загнуулаад тэг хүмүүс. Зочноор юм хэлүүлээ чигээд. Тэгээ манай таш өөрөө хэлж байгаа байхгүй. Би зөндөө ярьсаа За ямар ч сан энэ нэг цагийн хугацаанд тодорхой хэмжээний хувьд үнэртний соёлын талаар тий үнэртний мэдлэгийг бас олох зорилготой бас ярьж чадсан байх гэж бодож байна. Илүү сонирхолтой байдлаар тэгээд хоёртойгоо бас ярилцах таатай байлаа. Тэгээд нөгөө хоёр хим биологи физиктэй нөгөө бүх байгалийн шинжилгээ ухааныг мэдсэн нөгөө science minds гэдэг нэр мөртөө нэвтрүүлэгт орсон. Жохон
буруу зуруу юм ярих үдэ гэж маш их санаа зовлоо. Тэгээд маш их баярлалаа. Зя тэгээ Science Bus podcast-ын 34 дахь дугаар дуусч байна. 1 2 3 Yeah baby. Oh baby. Baby. Yeah baby.